Сайн байцгаана уу? Би тэгээд видео хийгээгүй айгу удсан. Ер нь дандаа уддаг дөө. Нааг уучлаа. Тэгээд худалдаа авалтын видеог оруулъя гэж бодлоо. Энэ бол миний хувьд бас хийхэд хамгийн амархан видео зөв. Яг хаанаас юу худалдаж авсан, хэдэн төгрөгөөр авсан, надад таалагдсан үгүй юу гэдэг бараг л тийм ер нь дайггүй. За тэгээд би ер нь 100 бараг видео хийгээгүй болохоор 180 авсан юмнуудаас харуулъя гэж бодлоо. Тэгээд хоёр хэсэг хуваачиг гэж бодлоо. Гоо сайхны юмнууд хуц. Гой сайхны юмнуудаас эхлэе. За энэ 100 миний хамгийн сайшаал магтаалыг хүртсэн нэг брэндээс нь тэр нь болохоор Note Cosmetics байсан. Тэгээ надад айгүй таалагдаад би story тохоор маань язууд чи Note-оос хэдийг авсан гэдэг. Би Note Cosmetics-аас ерөөсөө мөнгө аваагүй заяа. Тэгээ энэ 100 цирк дээр болж исэн Pocket зэрэг үзэсгэлэн дээр Note Cosmetics гарсан байсан аахгүй. Тэгээ тэндээс нэг хэдийм авъя гэж бодоод тэгээ бэлэн тас 2 сэрм авсан дээр өдрөөс үнэхээр гоё байсан. Тэгээ нэг нүр цэвэрлэгч мэцлэр бас авсан. Тэрээс үнэхээр гоё байсан. Даанч би хэрэгж тусаад савыг хайцаа болохоор одоо юу гэж үзүүлэхгүй тэр үнэхээр гоё байсан. Би дахиж авах гэж бодож байгаа. За Note Cosmetics-аас болохоор ийм серумнууд нэг бэлэн тавлаа би өөрөө авлаа. Бэлэн тас юм болов уу? Яаж ч гэсэн энэ серумуудыг би хасаа хэрэглээ. Би нэг айгүй хайрч хэрэглэж байгаа. Энэ болохоор нэг нь салицилик асидтай серум. Тэгээ нөгөөх нь болохоор ийм чигшүүлдэг. Тэгээд бас юутай батганы саруу айгу сайн дарж өгөх зорилттой ийм хоёр серум байгаа. Тэгээд миний бодлоор шүү дээ. Би яг өөрөө 2-3 сарын тус хэрэглэсний хувьд хэлэхэд энэ серум нь бол нүрээ чигшүүлчихэд айгу батгатайгаа хэсэг дээр ер нь толгой нь гараагүй байгаа ч юм уу батган дээр айгу дэжгүй заяа ер нь хатаачдаг. Энэ нь болохоор яг ингээд батган маань анаад сориг болцсон дараа ч юм уу те би өөрөө шахацсны дараагаар түрхэхэд ер нь 7 хоног уйггүй түрхэхэд бол бүдгэрчилээ. Тэгэхээр надаас энэ айгу их таалагдсан. Тэгээд миний өөрийн авсан энийг би бас бэлэн таглав. Би яг Note Cosmetics юу авсан юм болоо? Надын тосол авсан. Тэгээд энэ мистэсэндээ бас хэрэглээд дуусах чи би одоо айгүй хайрлаад байгаа байхгүй дуусах. Тэгээд энэ Bio Balance энэ болохоор Туркийн брэнд юм билээ би өөрөө олж мэдсэн. Тэгээд бас Note Cosmetics-ийн оруулж ирдэг. Тэгээд энэ болохоор ийм нүрийн тослогчлтыг дарж өгдөг. Нүрээ ботхаасаа өмнө нүрээ ботсныхаа дараа төрхөхөд бас айгүй гоё. Ер нь айгүй гоё тийм гоё мэдрэмж өгдөг. Би айгүй хайрлж төрөх ч одоо баг дууслаа дөө. За тэгээ Note Cosmetics-ээс нандс энэ нандс болохоор миний 2 дахь нандс байгаа. Тэгээ би 100 аваад өдөр болгон төрөхсээр байгаа дуусаад тэгээ сая бас сарын өмнө ч үлээ авсан. Тэгээд энэ аюу гой нандс заяа. Яагаад надад таалагдсан бэ гэхэлэр миний бодогны доор төрхөгдөөд хар сони хэлчихв те. Ямар ч гэсэн бодогны доор бол барзаалгадгүй. Тэгээд цагаар болдоггүй айгүй сайн шингэдэг. Тэг ямар нэг өндөр мөнөр байхгүй. Тэгээд надад айгүй таалагдсан учраас би сая хямдрлаар нүүр очиж авсан. Тэгээд энэ крем энэ үнэхээр гоё крем байсан заяа. Энэ болохоор ийм би болохоор хоёр төрлийн кремсэн турч үзсэн аахгүй. Нэг нь болохоор зүгээр чигшүүлдэг крем, нөгөөх нь энэ mattifying буюу matte крем байсан. Тэгээд энэ кремний нэг таалагдсан юм юу вэ гэхээр гоё бор заяа. Үнэхээр гоё бор яг миний арсны өнгөтэй жиг таарч байгаа. Хоёрт нь юу л гоё тийм бүрэн мат биш. Тийм гоё гялалцдаг төрлийн гэхдээ л мат хийвэрээ заяа. Тэгээд миний өмнөх кремийг бодвол ер нь нүүрэн дээр аягүй сайн сууж өгдөг. Ингээ барцаагаад байдгүй тэр тийм таалагдж байгаа. Энэ болохоор миний 2 дахь крем байгаа. Өмнөх маань дуусчихсан. Тэгээд энэ крем дахиж орж ирэхгүй гэсэн болохоор би 3 дахь крем аваад хадгалцсан байгаа. Тэр харин олохгүй хаа ажил дээр тавьсан болов уу? Гэртээ тавьсан болов уу? Би ажил жоохон алтан загсны тарихтай болсны жилхөө. Тэгээд энэ болохоор миний 2 дахь крем байна. Энэ л хамгийн бор өнгө 4-8 өнгөөс санагдаад байх юм. Тэр нь хамгийн бор өнгө. Тэгээд үний хувьд болохоор би сая хямдралаар наасан юм аа. 50 мянган санагдаад байх юм. Тэгээд нэг авбал нэг өнөөчлөө хоёрыг авбал нэг өнөөгөөд тэгээд би хоёр юм аваад нэгийг дахиад бэлэн тарсан. Тэгээд миний өмнөх праймер маань дуусаад тэгээд би Mild Cosmetics-аас арай өвөө праймер хэрэглэж үзье гэж бодоод ер нь Note-ыг хэрэглэж үзье гэж бодоод бас авсан. Тэгээд энэ л болохоор чигшүүлдэг. Тэгээд бодог-ийн тогтоц айгу удаан барьдаг гэсэн. Тэгээд энэ бол бүр тийм амар сүртэй лаг праймер бол биш заяа. Гэхдээ үйлчлэгийн хувьд л үйлчилж байгаа. Тэгээ миний бусад юмнуудтай айгу сайн таарж байгаа учраас би өмнө жилээс эхлүүлээд нөгөө зөвхөндөө авч явдаг пудрыг дандаа ийм pressed буюу ийм цагаан павдрууд аяг сонгож байгаа байхгүй. Тэгээ яагаад вэ гэхээр нэгдүгürt өмнө төрхдөг байсан шиг ийм одоо ийм шахмал бөгөөд өнгөтэй пудрууд болохоор айгу удаан төрхөд тахаар гэх юм уу? Тослог тоолгондоо төрхөд ангууд нэг тийм кейки мейкап мэдрэмж өгдөг заяа юм.
тийм байдэн шүү дээ. Ингээм амар нялцсан гэх юм уу. Тийм учраас би юм цагаан паудер хэрэглэж эхэлсэн аахгүй. Тэгээд би заяа бэлгийн туршиж утсан. Би тэр ямар Миша брэнд ч лүү тэрийг туршиж утсан. Дараа нь би GGI Beauty-ийг мансын оруулж ирснийг туршиж утсан. Тэгээ хамгийн сүүлд нөт дээр буусан мэт. Тэгээд нөтийн цагаан паудер бол яг бусад гурыгаа бодвол нь шүү дээ. Нэг ялгаа авахгүй заа. Яг адилхан заа. Ганц гоё юм нь. Үнэхээр том савлгаатай тэгээ гоо том талтай байгаа зү. Нөгөө гур орчин болохоор жижигхэн савлгаатай байхгүй. Айгу жижигхэн заа. Тэгээ хурдан дуустдаг. За энэ болохоор том тэгээд гоё том талтай. Тэг би хайрцаг нэрх нөгөө нэг зааварчлагыг нь уурсан чинь нэрээ юм юуны дэлгэцний UV light-аас хамгаалдаг гэсэн. Тэгэхээр одоо дэлгэцний гэрлээс хамгаалдаг гэх юм уу. За тэгээ гой сахны юмнуудаас ивэл өмнө нь дандаа нөгөө нэг Maybelline-ийн сармасны бод хэрэгэлдэг байсан шүү дээ. Тэгээд би энэ удаа арай өөр бүрийн тарих хэрэглэж үзье гэж удаад Evelyn-ийнхыг туршиж үзэхээр шийдсэн. Тэгээд энэ болохоор ер нь бол айгүй урт болгодог зав. Урт дэрвэлэгдэг өтгөн болгодоггүй. Зүгээр л урт дэрвэлсэн шингхэн сармастай шингэл харагдсан зүгээр тиймэрхүү. Тэгэхээр яг тэр нөгөө нэг Maybelline-ийн тэрийг гүцэх маскара бол би одоохондоо олоог байна. За. Би тэгээд арай өөр сармас зүүж үзье гэдэг Pinduoduo-ийн сармасыг авсан нэг 5000 төгрөгийн үнэтэй санагдаад аюу хямдхан байсан зэ 6000 ч билүү. Тэгээд би нэгийг нь л зүүсэн бусдын ерөөсөө зүүгээгүй байгаа. Тэг яад их надад таалагдаагүй. Одоо би чи юм аюу урт сармас зүүсээр хагаад ер нь тасцсан байгаа байхгүй. Тэгээд ийм сармас ерөөсөө зүүхээр таалагдахгүй. Evelyn-ийн нэг таалагдсан юм энэ body mist-нээс бас дуусж байгаа. Энэ бүр амар гоё үнэртэй. Би нэг тийм юм бог шогч юм уу тийм цэвэрхэн үнэртэй айгуу дуртай заяа. Гоё тийм цэвэрхэн үнэртэй дээ шүү дээ. Эсвэл нэг тийм Zara Home ч юм уу эсвэл нэг тийм home decor газар орохоор нэг гоё үнэртэй шүү. Би тийм үнэр үнэхээр дуртай. За тэгээ би тийм мист айгуу удаа хайсан байхгүй. Би ингээ мист зардаг дэлгүүр болгоноор үнэртэл их дэлгүүртж байна уу? Үнсэн дэлгүүртж байна уу? Номиндж байна уу? Одоо косметик зардаг дэлгүүрч байна уу? Хайж явж хагаад. Тэгээ хамгийн сүүлд нь би номинд бас ингээ дахиад ийм мистүүд харж байгаа. Тэгэхэд энэ айгуу гоё үнэртэй. Тэгээ биний хасан байгаа. Энэ болохоор шүү дээ. Уг нь лили цэцгийн үнэртэй гэж аахгүй. Тэгтээ миний бодлоор лилүүд нэг тийм цэвэрхэн үнэртэй. Ер нь айгуу гоё цэвэрхэн. Үнэхээр таалагдсан. Энэ үнний хувьд болохоор 16,000-аас нааш ер нь айгуу хямдхан сая. Тэгээд би номонгоос авсан ер нь номингийн бүх салбаруудад байд юм шиг үлээ тэгж ойлгосон. Тэгээд миний lip gloss-ны хувьд гэвэл би бол Nude Cosmetics-ийн энэ gloss-ны фэн байгаа. Тэгээд надад нэг л өнгө таалагддаг, бусдыг надад таалагддаг. За энэ тэр нь болохоор энэ 3 номерын энэ өнгө байгаа. Энэ 3 номер хүн байсан уу? Тий, 3 номерын өнгө байгаа. Тэгээд энэ өнгөнүүд нь болохоор надад зөгтгөө зөө. Яагаад вэ гэхэлэр би бор арьстай. Тэгээд миний уруул, миний арьс хоёроос илүү цайвар өнгөтэй болохоор нэг тийм 2013 оны Nicki Minaj шиг харагдаад байт юм аа. Гэтэ энэ утгагүй баг модон дэргэж ирэх байхаа бид гэж бодож байна. Би өчтөр нэрээ явж байгаад ийм авсан. Хямдралаар 5,000-аар авсан заяа. Уутнаасаа задарсан гээд 5 голцсон байсан юм. Энэ юу вэ гэхлээр нь шүү дээ. Энэ би саа. Ингээд камер дээр гоё харагдаж байна. Тэгээ энэ нүдээр харахад бол бүр үнэхээр гоё саацаа ижил. Гоё үнэртэй за. Тэгээ би иймэрхүү юм TikTok-оос өмнө харж ирсэн аахгүй. Тэгээд би өчтөр нэг гүнсний зүгт явж байгаад ийм зарч харна. That's so nice гэдэг би авсан байт юм. 5,000 цаа. Тэгээ шинэ нь болохоор 16,000 байсан. Нэрээ батганыхаа сорвиг айгу хурдтай арилгах гад серум гаднаас гадна би дотроос витамин ууж байгаа байхгүй. Тэгээд витамин С-тэй маск авсан. Тэгээд энэ маскыг болохоор манай бас нэг найз манад айгу зүгэлсэн байхгүй. Тэгээд авсан байгаа. Энэ болохоор Beauty Japan-аас авсан. За 36,000 юу 42,000 ч үл яварсан нэг тиймэрхүү үнэтэй. Тэгээд дотроо 30 ширхтээ тийм болохоор ер нь нэг ширхгээр нь бодвол айгүй хямдхан юм байна гэж бодоод авсан. Би өдөр болгон тавьж байгаа. Одоо дотор нэг 10 ширхэг байгаа. Энийг бэлэн тасан санагч. Энэс өрсөлдөй арсны маск гэсэн. Тэгээд гоё маск байгуу хайрлж тавьж байгаа. Тийм гоё маскнууд дээр нэг хайрлж тавьж байгаа. Би сая Cloud9-аас чийгшүүлэгч авъя гэж бодоод энэ B-Plane-ийн чийгшүүлэгчийг хасан. Надад өмнө наны цэснээс айгүй таалагдчихсан байхгүй. Тэгээд тосон ч их аягүй дажгүй гэж магадгүй гэж бодоод ер нь бодож жоод энийг хасна. Дажгүй шүү ер нь нэг тийм усан бүтцтэй. Тэгээд янз бүр үнэр байхгүй. Тэгэж үнэтэй жоохон үнэтэйсэн. 60 мянгаттай байсан заяа. 40 мянгаттай байсан болов уу? Санахгүй. Тэгээд нүдээ аягүй тод боддог болохоор ер нь дандаа нэг тийм дараагийн дуурайлын бодог сонгоё гэж боддог. Тэгээд энэ зам болохоор ер нь дандаа нэг төрхсөн LA Colors-ийн
ийм nude matte өнгө. Тэгээ энийг болохоор Dijum Beauty-гээс авсан нэг 10 хэдэн мянга гэжсэн баха. Тэгээд аюу гоё тийм гялалцдаг гласс авъя гэж бодоод яагаад вэ гэхээр би энэ 100 гялалцдаг авсан юмсэн. Тэгээд бас LA Colors-ийн ийм гялалцдаг гласс авсан. Өнөртөөсний үед л одоо энэс талах энэ бас ингээд лили цэцгийн үнэртэй юм лээ зэ. No wonder I like it. Тэг бас айгүй нэг тийм гоё цэвэрхэн үнэртэй. Cloud9-аас бас нэг өөр авсан зүйл юу вэ гэхээр энэ wax байгаа. Би юу уншиж хасан яг таг хэлэх гэсэн чинь мартчихлаа. Ямар ч ихсэн ер нь дайжгүй wax зүйл. Юм жоохон шавран угаагчтай тэр нь ер нь дайжгүй. Бас Cloud9-аас хасаа. Одоо юу руу орцгоё бүгдээрээ. Гоёл чимгэл рүү орцгоё. Гоёл чим. Энийг би бас гоёл чимгэл дорох уу, нэмэр бүгд дорох уу гэдэггүй байхгүй. Би энийг болохоор Highbox-аас захиалж авсан. Тэгээ энэ Flower Nose-ийн юу гэж цүнхэнд зүүдэг highlighter дааж би унгаад тагалцсан so sad. Энэ аюу хөөрхөн highlighter аюу гоё цаатай. Тэгээд ийм мотор будгаас сэргээх ч юм уу highlighter-аа саамаагаас сэргээх үдэгүүдэж юм гэж. Аюу хөөрхөн заяа нэг тийм далаан vibe таац тэр. Тэгээд би цүнхэндээ зүүж явж хагаад ахлаа. Таад намайг жуулчны хөтөж хийдгийг мэдэх бах. Тэгээ би жуулчны хөтөж хийж явж байхдаа бас өөртөө аюу шопинг хийнэ. Би тэгээ Монгол наматикаас ийм хавчаар авсан нэрээ. Өөргөн маадтай Монгол хавчаар. Энэ нэг $3 гэжсэн баха. Тэгээ орчихсан юм хавчаар авсан. Тэгээд энийг өмнө жил санагдах энэ жил авлаа. Тэгээд жуулчинд ер нь хөтөж хийх хамгийн хэрэгтэй зүйлсүүдийн нэг бол ялцчгүй нарны малгай байдаг заяа. Ер нь хөдөөдөө явж байгаа бол нарны малгай зайшгүй хэрэгтэй. Тэгээ би энийг бас Монгол наматикаас авч ийсэн 30 мянгаар авлаа тэгсэн баха. Тэгээ $10 ихээр нь ээлтэй 30k гээд тэг ярьж иж хямдруулж авсан баха. Тэгээ аюу хөөрхөн ер нь аюу гой малгай. Ватсан санагдах юм. Малгай гэснээс малгаануудаа шууд явчих гэж бодлоо. Би өмнө жил нийтдээ 7 ширхэг офис хослуулсан билээ зөө. Хослуулж ижтэй. Тэр одоо миний өмсөж байгаа энэ хувцснууд маань бүгд ер нь хосор авахгүй юу? Одоо юу бүтээгээ хантаацтайгаа, жакеттайгаа ч үгүй юм уу. Тэгээ би болохоор шорттай хар хослыг та санаж байна уу? Би тэр хослол зориулаад ийм малгай хослуулсан. Ийм хосны өшгч юм малгай заа. Тэгээ энэ малгай болохоор ингээд өмсөд буруу харуулж өмссөн ч болно. Эсвэл энүүгээр нас ингэж өмссөн ч юм болно. Тэгээд үсээ боож жагаад ерэн зүгүүл аягүй гоё хөөрхөн малгай хэлээ. Би энэтэй нэг өдөр явсан. Нэг тийм онгоцны үйлчлэгч малгай. Тэгээ би нэг юу хямдхан авсан нэг 70000 төгрөг гэсэн баха. Энэ баг картоноор хийсэн баха. Би бол тэгж бодчих нэг тийм сайн материалаар бол ерөөсөө хийгээгүй. Тэгээд ягаан хослол авсан бидээ байж байгаа харуулна. Ягаан хослолтой зориулаад ийм хос малгай авсан. Тэгээ энэ чинь юу гэдэг вүлээ? Бeret гэдэг шүү дээ. Бeret малгай гэдэг монголоор тийг санагдах юм. Тэгээ ийм малгай авсан. Тэгээ энийг Pinduoduo-аас авсан. Зайз нэг 7000 төгрөг нэлээдсэн баг. Би бас тийг санаж байна. Би тэгтээ энэ малгайг танилцуулж одоо сая гаргаад ирсэн. Тэгээ би энэ малгайг болохоор бас өөр цэнгэр хослолуудад зориулж авсан байхгүй юу. Одоо энэ дээр байгаа шигтгэнүүд нь болохоор цаанаас нь хамтдаа ирсэн шигтгээдээ би өөрөө нэрнээс шигтгэв айгу тэтгэнээс айгу хөөрхөн санаад тэгээ ийм цэнхэр бэрет малгай бас л Pinduoduo-аас авч ийсэн. Тэгээд би бацсан байхгүй одоо иймэрхүү хосл ийм хувцснуудад хамгийн хэрэгтэй зүйлээ сувд юм байна гэдэг. Тэгээ би бас ийм сувдан чокер зүгэлт авсан. Айгу хөөрхөн. Би зүгчж болно. Тэгээд энэ дунд нь байгаа чулуун айгу хөөрхөн мас. Эмстэй чулууч гэжтэй баг шил ах туу. Тэгээд ийм emerald чулуутай айгу айдас залгаар. Тэгээ би нэг хосоор нассан нэмэгтэй хамттай ирсэн. Тэгээ хөөрхөн маас ер нь хосолтойгоо хамттай зөхөд ер нь айгу дайжгүй. Тэгээ нэг 10 юан ч илүү 15 юан нэг тиймэрхүү юмтэйсэн 5000 7000 юм уу. Тэгээд энэ жил нэрээ Playtime 3 өдөр дараалж явсан. Үнэхээр амар ядарсан. Би бүр амжилттай бүр 4 өдөр явж чадаагүй. За бүр үнэхээр амжилттай ядарсан. Яагаад гэвэл би Playtime дээр хоноогүй дандаа ичтэй яваад сахгүй. Тэгээд ер нь амар ядарсан. Тэгээд Playtime дээр нөгөө нэг юм хүр дэргүүлээ дадтан малаараа гэсэн тиймэрхүү дэлгүүр дайгууг байсан. Тэгээд би нэг чи ямар дэлгүүр илээ дэлгүүр хам нэр марчил. Тэгээд ямар ч гэсэн аюу гой коттон ч үлээ тийм дэлгүүрээс ийм марсан. Хөөрхөн маас би тэгээд нэг ч удаа зүгөө гойн болохоор ийм нэг ийм байгаа зэ. Би тэгээд гайхаад хос биш юм уу гэсэн чинь хос биш юм шиг байлээ энэ хараад тахад. Тэгээд нэг талаа зүгдэг нэг ганцхан юм. За тэгээд хөөрхөн маас яаж ч гэсэн ингээ хадгалж байгаа нэг стил
имиж хийх үедээ нэг зүүж үзсэн. Гэтэ ганц эмэг гэж бодохоор бас айгүй авангард. Ер нь айгүй авангард маяг. Хувцснуудаас эхлэе. Саяны нөгөө ягаан малгайтай хамтдаа хослоно гэдсэн болохоор ийм зузаан хослохгүй. Энэний маань материал нь болохоор ер нь ийм юу гэдэг лээ. Ийм зузаан материалтай. Тэг урдуураа ингэж онгоодог. Гэтэ би бол ер нь дотор нь юм өмсөн ч яахтай тэр ер нь иймэрхүү байгаа. Тэгээд би ч айгу урцээжтэй болохоор ер нь миний юу гарч илээ. Бэлхүс гарч илээ. Гиз гүзээ маань гарч илээ. Тэгээд дотор нь айгу урт тэрко өмсөж чад өмссөн. Тэгээд энэ болохоор юу бүхэн байна. Тэгээд саяны нөгөө малгайтай. Тэгээд би энийг бас пиндууд угаас цахилж авсан. Ер нь айгу дулаахан хослол. Гэтэ надад нэг юм таалагдахгүй. Энэ өнгө нь ерөөс таалагдахгүй байгаа зэ. Би уг нь энэ хослолыг нэг иймэрдүү юм гахаа ягаа өнгө ирнэ гэж бодчихсон чи айгу тийм барби ягаа өнгө хүрээд байсан. Гэтэ яг нэг тавцсан ч одоо тэг өмсгөөс. Тэгээд нэг иймэрхүү харагдчихсан. Тэгээд зургийг оруулчих. Бас би дээд дууссан. Тэгээд нь штэ. Би энэ палаж яг өмнө жил хасан ах. Өмнө жилийнхаа влогт ерөөсөө оруулаагүй. Тэр нь болохоор энэ ягаан палаж байсан. Айгу гоё гүнжин ягаан палаж байгаа. Тэгээд би эндүүдээ гоё сая ууцсан юм аа. Би тэгээ сая хөрмөнд явахтаа л баг анхудаага гаргаж ирж өмссөн. Тэг өмссөн зургаас оруулчих. Тэгээ найзтайгаа нэг кафе орохтой өмссөн. Тэгээд энэ ургын айгу гоё палаж заяа. Энэ айгу хямдхан байсан за би тийг сан чинь 60 юан ч үлээ. Ер нь 30-40 мянган төгрөгийн үнэтэй палаж байсан байхгүй юу. Тэгээд айгу муу айдалтай. Бүр үнэхээр муу айдалтай заяа. Яагаад вэ гэхээр ингээд надад айгу томтцсан байхгүй. Би ээл арьсмаар авсан чи бүр супер том ирсэн. Тэгээд би ингээд тал талаас нь ханзалаад ойцсон байхгүй юу. Тэнгууд ингээ ояасан тавигдаад энэ эндээсээ одоо ийм болоод ирсэн цаа. Тэгээд ер нь айгу ойдл мот энэ өөрийнх нь ойдл штэ яаж итл. Тэгээд би дахиад ханзалж аваад ер нь айгу жоохон ойдл мот адрес тэрний хувьд гэвэл загварын хувьд гэвэл айгу дэж хөөрхөн. Би өмнө жил айгу цагаан өнгө сонгож 100 өмссөн ш. Тэр нь миний 100-ны хувцснууд ер нь бүгд цагаан байсан заяа. Тэгээ би энэ жилийн 100 би юм дандаа гялцсан хувцс ер нь аваад үзсэн заяа. Гялцсан дандаа бүр ингээ супер гялцдаг. Тэгээд дээрэс нь юу хичээл тийм зэр өнгөтэй. За залхиас нэглэх үү. Эжил зарим зуны хувцснуудаа чумдаандаа яриад алт ийцнийг хэлэхгүй би зүгээр яриа авчихэд хөө. За одоо жишээ нь хэлэхэд энэ зингэр балаажсан юу. Би энэ балаажийг анх Instagram дээр өөр хүмүүсийг өмссөн байгаа. Би бүр үнэхээр би энэ балаажийг авмаар байсан. Тэгээ би хайж хаагаад пиндууд угаас энэ балаажийг олоод 99 яны үнэтэй лүү 100 яны үнэтэйс явж гисэн нэг 50 мянга ч юм тиймэрхүү болсон. Тэгээд үнэхээр гой балааж. Тэгээ би энийг нийтдээ 2 удаа өмссөн. Нэг болцоонд явахдаа нэг өмссөн. Тэгээд нэг найзтайгаа хамт гадар гарахт нэг өмссөн. Тэгээ үнэхээр гой балааж заяа. Тэгээ ингээ явхаар ингээ шук гэдэг уурдаг. Тэгээ би одоо чамдаандаа хийцэн байгаа болохоор зүгээр ингээ зургийг харуулчих. Тэгээ пиндод угаас авсан. За тэгээд дахиад нэг балааж байгаа юм шүү дээ. За энэ зингэр балаажийн тухай яриа. Тэгээ энэ бас юу хөөхөн нэг тийм хонхон цэцэг шиг хөөхөн цэнхэр балааж байсан. Тэгээ гоё нямардаг заяа. Тэгээ бас надад өнгө нь айгу таалагдсан болохоор би 5-аас захиалсан нэг 30 мянган төгрөгийн үнэтэйсэн санагдчихээн. Тэгээ ер нь нэг арьсмаар чон жижигэн захиалмаар юм билээ айгу том ойдаг газар байлээ. Тэгээд үнэхээр таалагдсан. Би бас нэг 2 удаа өмссөн санагдчихээн. Тэг үнэхээр гоё. Би тэгээ энэ балаажаа байнга өмснө. Дараа зур. За одоо тэгээд энд байгаа хувцсуудаа ярих гэж бодлоо. Oh my god. Энэ бол үнэхээр тань дээр гялцж байгааг нь харалтай. Энэ айгүй урт зав. Яг миний одоо энэ цээж хэсэг нөхгүй. Цээжнээс яг шагаа хүртэл явдаг. Ер нь айгүй урт тийм бариу балааж байгаа. Тэгээ энэ балааж мөн болохоор ийм гівлүүртэйгээ хамт ирсэн. Оролттойгоо гэх юм. Нэг гівлүүр оролт хоёулын нээж болно. Тэгээ гоё яваад. Тэгээд энэ балаажны за би ингээ өмссөн зургийг нь оруулчаа та. Өмсгөөс үнэхээр залхуу. Ячил халаалт ирээгүй бүр юм бүүд. Тэгээ би энэ балаажийг болохоор үйл ахыхаа хуримд өмсөх гэж зориулж авсан. Тэгээд өөргөө айгу сайн гүйтдэгсэн үнэхээр гоё балааж бас пиндод угаас авсан. Ер нь айгу дажиг үнэтэйсэн шүү. Нэг 40 мянган төгрөгийн үнэтэйсэн болов. Тэгээ үнэхээр янзтай балааж. Та нар яаж галзаж байгааг нь харалтай. Oh my god. Амар гоё байсан. Тэгээ энэ жилийн миний үнэхээр сонирхсан материал бол энэ гялцсан материал байсан.
Тэгээ би энийг хураах ч юм одоо та үзүүлээ шууд чумбан руу игээд хураалаа. Одоо бас хүүтэр залхаар хаан юмсгүй дээ. Өөдөө зуны урц яриасны. Энэ хавар штэ 4-5 сард миний Instagram, миний TikTok дээр явж исэн намайг ингээд надад санал болгож исэн хувцсуудын нэг бол энэ гялцдаг юм топнууд байгаа заа. Топн дундаа энэ оёхтой айгу амархан юм шүү юм ер нь хараад тахад ингээд ингэж өмсдөг. Ийм гялцсан топнууд байгаа. Тэгээ би энэ гялцсан топыг болохоор Highbox-ийг юмнээс захиалж авсан. За ийм ногоон нэ. Энэ болохоор айгу гоё тийм урт ногоон заа. Тэгээ айгу гоё гялцж байгаа зү. Тэгээ өмссөн цагнууд дээр нь оруулаад явчихсан. Тэгээд энэ ягаан бас би нэг болохоор Playtime-ийн 2 өдөр өмссөн санагдчихэв. Энэс гоё яагаад? Oh my god. Ихэр гоё гялцж. Энэний цэнхэр нь бас байгаа. Надад цэнцэр юм яалч байв таалагдсан юм аа. Үнээр гоё яагаад яг нэг тийм талаан мэргийн тийм халуун орны vibe-тай газтай. Үнээр nice. Тэгээд эднэртэй зориулаад бас юбг авсан юм. Юбгийг нас харуулчих. Тэгээ энийг бас Highbox-ийг мэнэс авсан. Тэгээ энэ юбг ер нь бол боцноос бас хамаагүй урт ирсэн заа. Ер нь табаас иймэрхүү богино юбг цайлахаар яг богино юбг л ирдэг байхгүй. Бүрнээр ингээд богинохон мэдээ. Тэгээ энэ болохоор айгүй гоё бүкс тавсан байсан дээ. Та табаас нэрээ бараа захиалж чадахгүй байгаа бол хэлийг нь ойлгохгүй байгаа бол ч гэдэг юм Highbox-ийг миний ашиглаад бараа захиалж байгаа юм шүү дээ. Highbox-ийг мэн бол ер нь орчуулсан табаа бол юмтай ер нь. Тэгээд шууд Монголд хайгаа өгөөд тэгээ Монгол карт ч юм уу, хаан банк ч юм уу, голомт банк ч юм уу ер нь ямар ч төлбөрөөс хэрэгсэл ашиглаад бас захиалчих болно. Oh my god. Би энэ материалагийн корсетыг заяа анх гарч яхад л дүүнхээр авах хүсэж исэн за. Амар гоё гялцсан яхан корсет байгаа зү. Тэгээ би яагаад аваагүй гэхээр it was so expensive. Энэ бол ингээд 250 мянган төгрөгийн корсет байсан зэ. Тэгээд авчдаг байхгүй. Үнэхээр гороос 250 мянган төгрөгөн дээр. Тэгээд би хямдрлаар авсан ба би энийг 110 мянгаар авсан санагдчихна. Ямар ч гэсэн баг 50% шахуу хямдарсан байхгүй. Тэгээд өөртөө хямдарсан гэ стори хийгээд тэгээд би хар борооноор улсын их дэлгүүрийн ард байдаг дэлгүүрлөөнд очиж авсан заяа. Үнэхээр тийм амар авах хүсэлтээс болохоор тэгээд 110 мянгаар энэ корсет авсан. Тэгээд энэ корсетыг бол гараар угааж болохгүй зөвхөн хийн цэвэрлэн гэх юм. Тэгэхээр үнэхээр гоё гялцж байгаастай. Тэгээд ингээд айгүй хатуу корсет болохоор бид айгүй тийм юу заяа. Ер нь айгүй тийм гоё фигүрний харагддаг. Би аюул юм. Үнэхээр тэгээд би бас өмссөн зургаас оруулчих. Тэгээд би ийм гоё ягаан корсет авсан юм чинь надад доор нь өмсөх юм үнэхээр байгаагүй за. Тэгээд би яг энэ корсетыг өмссөн тэр өдрөө доор нь джинсэн шорт өмссөн байхгүй. Тэгсэн чинь шорт биш джинсэн юб өмссөн за. Тэгсэн чинь тэр джинсэн юбг маань зөхгүй байсан за. Тэгээд би найзтайгаа шууд тэр өдөр би ихтлгүүр гараад энийг авсан байгаа. Нөгөөх минь хайчиж юу? Би ихтлгүүрээс энэ юбг авсан баг. Үнэхээр гоё санар дээр ингээд үнэ зогсно харалтаа. Тэгээ яалтчгүй энэ ч айгу богинохон корсет байгааз миний бэлхүүс тэр жигээр гарах байсан корсет байхгүй. Тэгээ би бодсон энэ дэр зохих зүйлвэл яг энэнийх нь өөртөө адилхан урт юбг гэж бодсон. Тэгээд би тэр өдөр ихтлгүүрээс энэ юбгийг авсан. За би Calipos авсан. 90 мянга гэж л. Бас тийм амар хямдхан юбг байсан. 90 мянгаар авсан. Юбг. Амар гоё гялцж байгаа. Та тэр гялцж байгааг нь харалтаа. Тэгээ би шууд энэ юбг энэ хоёрыг хослуулад үнэхээр гоё харагдчихсан. Тэгээд Calipos-аас энэ нэмийг бас хамт авсан. Энэ болохоор нэг 15 мянга үлээ. Бас хос эмэг зэ нэг юм унждаг эмэгтэй хамттай. Хүүхэн эмэг байгааз. Calipos-ыг авсан. Calipos гэснээс дээр бас нэг явж байгаад Calipos энийг авсан за. Энэ надад үнэхээр таалагдсан. Гялалцсан шорт. Яг тэр саяны гялалцсан ногоон цэнхэр ягаан топон дээр хамгийн тохирох зүйлс бол юм гялалцсан шорт байсан. Тэгээ би нэг болохоор хямдрлаар авсан. Энд гайгүй байсан. Нэг 20 мянгаыг хямдарсан байлоо. 25 мянгаыг хямдарсан гэсэн. Тэгээд Calipos-ос ийм шорт авсан. Тэг ямар азар ийм гялалцсан материалтай ягаан шорт морт зарж исэн. Тээгүйсэн бол энэ корсетэн дээр одоо хүртэл олох юбг нь олоог авахсан байна. Яа бүрхүүл өвдөчлээ. Тэгээ би ингэж утсан байхгүй. Яагаад заавал 100 гялалцсан хувцас өмсөх ёстой юм те? Би намарч гисэн гялалцсан хувцас өмсөж болох юм байна. За тийм санаа миний толгойд төрөөд. Тэгээ би табаас гялалцсан намрын юбг хайж гэлсэн байхгүй. Тэр нь юу вэ гэхлээр цараа бораарчлаа. Цараа. Ийм хар улаан өнгөтэй гялалцсан юбг цаа. Nice. Тэгээ би энийг табаа бас нэг дэлгүүрээс авсан.
30,000 төгрөгийн үнэтэйсэн санагдчихэв. Түн хэр гоё гялцаа. Тийм гялцсан усуд нь штэ. Ер нь айгу дуурдаг за ингээд явхаар шүг. Тэгээ би нэг асан яг Монгол төрсөн орой нөмсч үзээд надад энтэй зохицох юм байгаагүй за. Тэгээ би бодож жагаад надад нэрээ юм савхин улаан топ. Тэгээд миний өмнө жил юунаас авсан алдоос авсан улаан цүнх. Тэгээ өмнө жил табоос авсан ийм лакон улаан гутал байгаа гэдгийг санаа. Тэгээ би ингэж зохицуулж үнсэн байдаг юу. Энэ ингээд надад байгаа цорын ганц юм хар улаан авцнууд заа. Надад энэтэй өөр зохицуулах юм нэг хар улаан тийм топ мөсөөс байхгүй. Би улаан онг айгу баг өмсдөг яагаад вэ гэхлээр улаан онг надад зогтгоо. Би улаан онгийг хүссэн ч улаан онг намайг хүсдэггүй. За тэр жаа. Тэгээд ингээд энийг 8 сард авсан юм. Би харж гисэн иймэрхүү материалтай ийм цаан цаа гэж боддог сонгоцсон чи аюу хөөрхөн цаан цаас 5-аас олоод тэнд 30,000 төгрөгийн үнэтэйсэн санагдаж байна. Тэгээд энэ карма маань бас аюу хөөрхөн магадтай хөөрхөн зүрхэн карматай. Тэгээд энэ тохон дээр авсан юм зүрхэн юм блэмтэй заяа. Аюу хөөрхөн тэгээд би нөр сая зөндөө гарсан. Тэгээд аюу гоё тийм сэрүү татсан материалтай ерөн зуны халуунд өмсөхөд бас аюу тохиромжтой. Аюу хөөрхөн. Тэгээд бас 5-аас авсан. Тэгээд сайн нэр ийм цүнх авсан нэрээ. Надаа юм өөрөвчин цүнх ер нь баг байдаг байхгүй. Энийг бол айгүй хуучирсан. Миний оюутан ахуйтай хэрглэж исэн л өөрөвчөдөг. Тэгээд нэг юм өөрөвч аяа гэж бодоод юм цэвэр өөрөвч ижил цэнхэрээ. Энэ юм хямдхан өөрөвч байсан нэг 10,000 төгрөгийн үнэтэйс санагч бас пиндод угаасан. Тэгээд дотор нь биш үү. Тэр нь онцлог авцгаа. Тэгээд би одоо хүртэл өмсч үзээгүй байгаа. Ер нь хийж байгаа өмсч үзнэ. Хөөрхөн шорттой ижил. Гоё материал ялээ. Энэ одоо нөгөө нэг мөслийн материал. Мөслин жирэ биш хаа зүгээр даавалах. Тэгээд л болохоор юм топ заяа. Хөөрхөн маад унтлагын хувцас. Тэгээд нэг төр нүд энэ бас айгуу дэжгүй үнэтэй санагдаад байгаа юм. Ер нь айгуу дэжгүй үнэтэй гэсэн. Энэ л болохоор юм унтлагын хувцсны топ нь байна. За тэгээд энэ шорт нь. Тийм байгааз. Тэгээд ийм хоёр шинэ унтлагын хувцас ямар ч гэсэн авсан. Тэгээд миний унтлагын хувцас болохоор бүгд ийм ханцуутай өмдтэй унтлагын хувцас байдаг. Айгуу зузаан заяа. Ягаад вэ гэхээр би ер нь дандаа үйл юм уу намрын цаг тэр хувцастай өмсдөг болохоор ер нь айгуу зузаан. Би юу штэ сая Зунжанга Табаваас Улаанбаатараас Амазоноос хүртэл би үнэхээр ганган зүг хайгаад олоогүй за яг миний хүсчихсэн ганган зүг ямар цүнх байсан бэ гэхэлэр ингээл шигтгэнүүдтэй тэгэл ингээд Пандорагийн буувч юм чармнуудтай би тийм цүнх авмаар байсан за юм гоё ягаан ч юм уу эсвэл юм цэхэр өнгөтэй тэгэл юм гэлцсэн материалтай тэг яг юм сэтгэлд нэгцэх гоё цүнх байгаагүй нэг олсон за би гээсийн үнэхээр гоё цүнх so expensive 600 билүү 700 мянган төгрөгийн үнэтэй цүнх байсан за тэг би авч чадаагүй байхгүй бүр үнэхээр үнэтэй цүнх байсан за тэгээд 600 700 мянга ч миний хувьд бол үнэтэй штэ. Тэгээд би за энийг бас намар болох гэж байгаа юм чи юу намартай зориулаад өөртөө шин цүнх авъя гэдэг. Би аалтаагаас ийм цүнх авсан. Тэгээд яалтчгүй ийм загвар энэ жил айгу од боллоо. Тэгээд надад айгу хөөрхөн цэвэрхэн санагдаад. Тэгээд дотор нь ер нь айгу олон юм чихэж болох юм байна гэдэг. Би ийм ямар ч тийм элдв бус юмгүй зүгээр юм цагаан цүнх авсан. Тэгээд би энийгээ ийм хөөрхөн тулаагаар чимгэлсэн. Тэгээд хөөрхөн тулаагаас би өөрөө туулаад жилтэй авахгүй. Тэгээд би энийг азар намын төгрөөс авсан. 8500 үжлүү 7500 үжлүү. Тэгээд ийм хөөрхөн халтар болцсон юм уу яг чаас угаана юм байна. Зам миний айгуу тийм гангараандаа хэрэгэлсэн юунууд юм маань гоё чимэглэлтийн хувьд гэл ялчгүй юм 70 оттой зүгэлтнүүд бугуучнууд байлаа. Тэрнээс айгуу гоё бугууч. Энэ хүн ингээд хоёр талдаа 70 оттойс аахгүй. Би ингээд татж агаад нэг талынх нь 70 оттыг нь бодлогосон. Тэгээ нэр хувцас гиснээс хайбоксаас авсан өөр хоёр хувцас байгаа. За тэгээ би хоёулангийн нөгөө зуны хувцас хийсэн чумдан руу ачаа хийцэн. Тэгэхээр зүгээр сайхан ингэж сууж агаад яриад өгчээ. За нэг нь болохоор энэ цагаан балаж байгаа. Тэгээ энэ цагаан балаж ил үнэхээр гоё тийм намирсан материалтай тэгээ айгүй урт цагаан балаж ер нь айгүй тийм далаан вайбтай. Тэгээ тэр нь айгүй гоё. Тэгээ эдэр алаа санахгүй нөө. Тэгээд нөгөөг нь болохоор ийм бор хослоога топтойгоо юу бүгтэйг хамтдаа бор хосл бас хай боксыг манайд авсан. Тэгээд яг тэр бор хослын яг тэр дунд нь тэгээд юуных нь юу бүхний хандар дунд нь бас юм 70 оттой бас айгүй гоё тийм айгүй тийм далаалаг вайбтай юм байна. Тэгээд бас
high box-ыг минээс авсан. Тэгээ би энэ жилдингээ ер нь 70 одонд айгүй дурлсан болохоор хумсаа хүртэл би 70 одоор бодуулсан. За тэр үнэхээр тэр хумс үнэхээр гоё хумс байсан. Тэгээ нэмээд бас Pinduoduo-гаас ийм хос зүйлт хос чиштэй зөв хосороо заажсан юм аа. Тэгээ ийм зүйлт авсан. Энэ бас нэг нийлэл 10,000 төгрөгнөөс ах иймэрхүү 70 одны цоглуулгатай ийм цагаан дуу маягийн зүйлт. Тэгээ биний нэг шудаас бүүгүү шинээр байгаа ийм цэнгэр зүйлт. Гоё яагаад. Тэгээ энэ жил ялц чөмний дурлсан юмудад саатай бүх хувцас 70 од тэгээ цэнгэр өнгөсөн. Энэ зам бол ялч гоё өнгөрсөн. Тэгээ энэ зоны хувьд бол айгу завгүй байлаа, play time явлаа. Тэгээ би наадмараас хөдөө авсан. Тэгээ би эргэж тасралтгүй ажилласан. Тэгээ би жуулчинд явсан, хөтөж хийсэн. Тэгээ буцаад ажилдаа орж ирсэн. Тэгээ дахиад зав цагаараа дахиад хөтөж хийгээд жуулч аваад тэр ер нь айгу завгүйсэн. Тэгээд 8 сарын сүүлчээр надад нэг тийм маш хэцүү явдал тохиолдсон. Тэгээ барам окей. Миний нэг чих жоохон дүүлийтэй байгаа. Гэтэ би үзүүлж байгаа. Don't worry. Миний пончо. Танай нөгөө нэг Мексикийн ийм айгу том тийм нүмерхэн хувцас санаж өнөдрийг пончо гэж нэрлэдэг шүү дээ. Тэгээд ийм цэнгэр пончо би табуудаар явж байхаар нь би шууд дурлсан заяа. Би тийм пончо авах амар хүсдэг байсан. За тэгсэн чинь энэ бүр нэг тийм ганган пончо авсан. Тэгээ би нэг табоос авсан. Уг нь заараас гаргасан цаг юм шиг лээ. Тэгээ копидод зарж чаам шиг лээ. Тэгээ би тэгж л ойлгосон. Тэгээд энэ нэг 30,000-аар авлаа. Тэгээ айгу гоё ийм нүмерхэн хувцас. Тэгээ дотор болохоор ийм палачтай. Тэгээ ингээд гар хөлөө гаргаж болно. Ер нь өмсчгөр айгу тийм элегант хөөрхөн ийм хөөрхөн авдаг болсон. Тэгээ би сая энэ корсеттой гараар угааж байгаа юм шиг чи амар тавшин шейптэй болчихлоо. Тэгээ индүүд ч бүр үнэхээр гоё болчихдаг цаа. Энэ болохоор миний хамгийн хайртай брэнд болох Illusion-ээс гаргасан корсет. Тэгээ бабл үбхтэй хамтаа би ажил үбхийг хаана тавьснаа санагдгүй. Би өгн хоёулыг нь угаад тавьсан аахгүй. Тэгээд корсетыг яаж гисэн болоо. Тэгээд энэ корсетын таар деталийг нь хартаа нэг бүрчлэн гараар шигдсэн сувдтай. Амар гоё байгаасаа тэгээд Illusion-ийн хамт олон манамаг Playtime-аар гангараараа гээд бабл үбхтэй энэ корсетыг явуулсан. Тэгээд би бүр Playtime ихний өдөр үнэхээр янзтай байсан. Би тэр өдөр нэрээ малгай авсч тэр малгайгаа харуулнаа заяа. Тэгээд бүний бол үнэхээр Illusion-ийн корсетнууд бүр үнэхээр айгүй тийм гоё эмхтэлэг тайл гаргаж өгсөн, хөхийг чин дээш өөргөж өгсөн. Тэгээ утгагүй сата корсет нэрээ гаргах юм болов. Тэгээ яарсан би тэрнээс наавна. Би тийм брэндүүдээс бэлэг авах надад амар эвгүй байдаг зайг үнэ хэлэхэд би чинь тийм амар том тийм инфлюенсер ерөөсөө биш шүү дээ хөөрхөн амт би ч одоо дөнгөж нэг 6,000 сав маптай байгаа шүү дээ тэгээ би ерөөсөө яаж ил юм хийдгүү заяа. Тэгээд ийм гоё корсет явуулсан Illusion-ийн хамт олондоос баярлалаа. Би бас Illusion-ийн өөрөө авсан бэлгэнд авсан гэдэг корсетнуудаар айгүй гоё тийжээд рил хий гэж бодож байгаа. Тэгээ рил хий гэж бодоолох хатаа хизээч хийх юм. Тэгээ хийнэ. Энэ үнээр ингээд гүн шиг харагдуулдаг корсет. Of course I'm gonna talk about my хатуу корсет. Тэгэд би энэ хатуу корсет хийдэг дизайнер найзтайгаа ер нь 6 сард юм уу? 6 сараас эхэлж ер нь бит хоёр зураг мураг аваад Instagram дээр постлж эхэлсэн байхгүй юу? Тэгээ постны зургуудаа аваад тэгээд чи нэг корсет бэлгэнд аваарай гэж надад хэлсэн. Би тэгэхээр яа болох юм уу гэдэг. Тэгээ миний сонгосон бэлгэнд авсан корсет бол энэ корсет гэсэн. Танаар тэр деталийг нь хараа л та. Надад ийм цээж байхгүй л дээ. Тэгтээ надад энэ корсет үнэхээр таалагдчихсан аахгүй. Би яг ийм корсет өмнө нь бас Instagram дээр ч YouTube дээр хараад би энэ корсет болох юм санаж үнэхээр их хүсдэг байсан. Энэ корсет би тэг үнэхээр гоё. Би нэг ганцхан удаа Playtime-ийн 3 дахь өдөр өмссөн. Тэгээд үнэхээр гоё байсан. Би энэ корсетэнтэй амар хайртай. Тэг энэ бол ингэж уйдаг корсет байгаа. Энэ яг юугаар нөхөр нь уягаа гэдэг. Уяа бол. Тэгээд тэр бэлхүүсийг нь хараа л та. Та савмаар байвал Instagram-ыг нь дагаад байгаа загвараадаас нь бас авах боломжтой. Саяас нэлээд хямдрал зарлцсан байсан зарим корсетууд нь дууссан юм болов. Ер нь тэгтээ яг ингээд влог хийгээд эдитлээд та нь харангуут би тэр юм ярихаа мартсан байж тэгээ айгүй олон юм үлдсэн байдаг өө. Гэтэ яах вэ тэгж чад ер нь дараагийнхаа видеонд оруулна. Тэгээ өөрийгөө сэтгэлээ сайхан хуураа тайвшруулж тийм нөө. Намайг влогоо хийгээрэй, YouTube хийгээрэй гэж урам өгсөн бүх хүмүүстээс маш их баярлалаа. Тэгээд тийм
айгу том инцидент болсон дараагаар бас надад ер нь олон нийтэн дээр хит хоног гарах ч гэдэм үү, эсвэл янз бүрийн стори оруулах ер нь жоохон хэцүү байсан. Ер нь жоохон сэтгэлийн айцтай байсан. Миний видеог хүлээж үздэг, таалан сойрхдаг хүмүүстээс бүгдэнд нь маш их баярлалаа. Тэ надад урам өгдөг, урмын гой гоё үг хэлсэн хүмүүстээ ч гэсэн маш их баярлалаа. Тэг би жоохон ядарсан харагдаж байгаа битээд байгаараа би угаасаа ажилласаа ирээд энэ видео хийж байна. Тэгээ одоо энэ видеогоо тасгачаад бас энийг эдитлэн тэгээд би тийм амар сүртэй эдит мэдэд хийдэггүй мөртлөө л юу ядраад ёо. Та бүхэндээ бүгдэнд нь маш их баярлалаа.